Сайн байцгаана уу? Momid-ийн үүсгэн байгуулагч Бадмаа байна. Өнөөдөр би та бүхэндээ Momid Academy нэртэй шинэхэн аппликейшн танилцуулах гээд нээлттэй хийж байна. Маш их баяртай байна. За, Momid Academy аппликейшнийг нээсэн зорилго түүхийн талаар товчхон ярьж өгье. 2020 оны 3 сард яг хөл хорионы эд үед дэлхийн зах зээл дээр virtual assistant буюу гэрээсээ ажилдаг туслах гэдэг хүн маш их хэрэгцээтэй болж исэн. Тэгээ энэ үед бол Монголдо виртуал туслахын агентлаг буюу Virtual Assistant Agency-г үүсгэн байгуулъя гэж шийдээд анхныхаа гишүүдийг онлайн орчинд ажиллах анхан болон дунд шатны хөтөлбөрт хамруулад сонгон шалгуулалт явуулаад авч исэн юм аа. Тэгээ тэр үед бол бид нар нэг групп дээр нэгдээд тэгээ Zoom эсвэл Meet-ээр сургалтаа явуулаад тэгээ тогтсон цагт ингээд хичээлд ээжүүд маань өглөө эрт 6 мургаан цагт тусаад ордог байсан бол одоо Momid Academy application нэгдснээр яг тэнд явж исэн хичээлийг ямар нэгэн эхлэх хугацааг нь хүлээхгүйгээр хичээл орох өдрүүдийг нь хүлээхгүйгээр өөрийнхөө аль боломжтой цагтаа дуртай үедээ аппийнхаа хичээлүүдийг үзээд богино хугацаанд ур чадвараа өсгөх улмаар Momid агентлагт нэгдэх өөрийнхөө бизнест шаардлагатай мэдээллийг маш богино хугацаанд системтэйгээр авах боломжийг Momid Academy олгох зорилготой байгаамаа. Ингээд та бүхнийг бидэнтэй хамт байхыг хүсье. Momid Academy нээлт албан ёсоор эхэлж байна. Momid Academy аппликейшныхаа нээлтийн өдөр бид хүмүүсийг баярлуулахаа бас мартаагүй байгаа. Та бүхэнд барих олон сюрприз байгаа шүү. Лайвын төгсгөл тэр сюрпризийг задлан бид нартай хамт байгаарай. Сайн байцгаана уу? Momid агентлагийн хамтран үүсгэн байгуулалт үйл ажиллагаа За өнөөдөр манай Momid Academy маань дэргэдэг Momid application маань албан ёсны нээлттэй хичээл. За Momid application-ыг та хэрхэн татчих яах вэ гэх юм бол Play Store болон Google Store дээрээс Momid Academy гэдээ хайснаар манай логотой гарч ирэх хэрэгтэй байгаа. За тэгээд татаж авснаар та манай виртуал сургалтын буюу Momid Academy-ийн хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой. За Momid Academy маань болохоор агентлагаас аюугаар ялгаатай гэвэл бид Momid Academy-ийн хөтөлбөрүүдээр ээжүүдтэй зориулсан сургалт явуулаад онлайн орчинд хэрхэн ажиллах вэ болон өөр ээжүүдэд хэрэгцээтэй ямар сэдвүүд тэр бүхнээр хөтөлбөртэй багтааж хичээл явуулж гэж байгаа. За тэгээд тухайн хичээл сургалтанд хамрагдсан ээжүүд маань хүсэх юм бол манай агентлагт шалгуултанд ороод ажиллах боломж нь бас бүгд хаалгаар нээлтж байгаа. За би өөрөө бол Momid агентлагийн академийнхаа виртуал баримт бичгийн өрөө гэдэг анх дөрөж групп үүсгэн байгуулагдаж байгаа сурцж байсан. Анхан шатны 1-р анги, за анхан шатны 2, дунд шатны 1, агсан шатны 1-р сургалтуудыг дүүргэсэн байгаа. Ерөнхийдөө аппликейшн үүсгэхээс өмнө бол бид нэр онлайнаар сургалтаа явуулдаг гэсэн. Classroom болон бусад платформуд дээр сурлаж хичээлүүдээ явуулдаг гэсэн. За тэгээд яагаад аппликейшнийг үүсгсэн бэ гэвэл одоогор бид анхан шатны 50 анги, дунд шатны 27 ангийг амжилттай суралцж төгссөн байна суралцагчдыг. За суралцагчид бол нэг ангид бол 30-аас дээш тооны сурагчид хамрагддаг. За тэгэхээр хүн болгонд хүрч үйлдэж чадахгүй байгаа. Нэгдүгээр тэгээд мөн ингээд нөхөж үзэх боломжтой яаж ээжүүдэд цаг хугацааны хувьд сургалтаа үзэхэд нь хялбар байх вэ гэсэн үгнээс Momid application-ыг бид зах зээлд нэвтрүүлж байна. За анхан шатны 50 анги буюу нийтдээ давхарсан тоогоор бараг 4000 ээжүүд манай сургалтанд хамрагдсан байна. Аппликейшнаас тусдаа гэсэн үг шүү дээ. Сургалт явагдаж байгаа. За тэгээд үүнээс тод санаж байгаа нь гэх юм бол анхан шатны 36 дугаар ангийн суралцагч маань өдөр яг анхан шатныхаа эхний хичээл дээр хамрагдсан байж байгаа. Ингээд өнгөрөөд удаагүй хийсэн байлээ л дээ. Айгүй санаад байжсэн чинь манай сургалтанд хамрагдсан байгаа тухай хугацаанд. Тэгээд зураг юусоо бэггүй байна гэж аваа бодох болгондоо тэгж боддог байж байгаа. Манай сургалтанд хамрагдаад Google Docs гэдэг аппликейшнийг утсан дээрээ татаж авсан чинь аавынхаа зургууд нь бүгдөө сэргийгдэд гараад ирсэн гэсэн. Тэгээд бүр амар баярлж энэ сургалтанд хамрагдсан аавтайгаа дахиад уулзсан юм шиг боллоо гэдэг. Маш их юм баярын сэтгэлээ ингээд чатаар ирүүлж байгаа байхгүй. Энэ мэдчлэн ээжүүд маань ингээд за танаас сургалтанд суугаад ингээд тим юмнаас сутарж исэн мэн, ийм юмнаас сутарж исэн байна. За энийг ч мэддэг, тэрийг ч мэддэг гэж боддог байсан хэдий ч яг үндэ бол сайн мэдгүй байсан юм байна гэдгийг маш их илэрхийлдэг. Сайн байцгаана уу уучлаарай. Momid агентлаг хариуцсан дэд захиалгаар ажилладаг. За би 2020 оны 8 сард 9 орсон
хамгийн анх 6 дугаар сард Момед Академийн анхан болон дунд чатанд сургалтанд хамрагдаад 8 дугаар сард элсэн орсон. За түүнээс хойш бизнес төлөлт салбарыг 1 жил орчим ахлаад тэгээд 2021 оны 9 дугаар сард агентлаг хариуцсан захирлаар төвшин ажиллаж байна. За Момед агентлагт яг анх эхлэж явахдаа би том хүн маань 6 сартай байсан. За тэгээд суралцаад ажиллаж байгаа тийм 2 дахь хүүхдээ гаргая гэсэн төлөвлөгөөтэй байсан. За 2021 оны 9 сарын 10-ны өдөр би төрсөн. За 9 сарын 9-ний одоо төрөх шөндөө бол би яг ажиллаа хийгээ явж байсан байгаа. Тэгээд гинтийн нэг яг төрөлтийн үе маань эхлээд тэгээд 21 оны 9 сарын 10-ны одоо өглөө төрөөд төрчөд байж байхдаа бол одоо агентлаг хариуцсан дэд захирлаар одоо тушаал төвшин ажил одоо тушаал дэвшсэн байгаа. Тэгээд төрснийхөө өглөөнөө одоо агентлагийнхаа хуралд оролцсон. Төрхийн орон дээрээс тухайд бид нэг хуралдаа гэдгийг төлөвлөсөн байсан учраас хуралдаа ороод тэгээд яг агентлаг хариуцсан захирал боллоо гэсэн. За Момед агентлаг маань стартап компани, за жижиг дунд бизнес, за томоохон групп компанид үйлчлэгээ үзүүлдэг. За бид бол Монголын хөлбөмбөгийн зах зээлд өрсөлдөхүйц ажлын байрыг бий болгохыг зорж ажилладаг. За энд маань бас Момед Академи маань бас чухал үүрэг гүйцэтгэдэг. За юу гэхээр та ямар нэгэн одоо мэдлэг боловсролтой одоо эзэмшиж амжаагүй байх юм бол Момед Академид нэгдээд тодорхой ур чадвар эзэмшээд за Монголын хөлбөмбөгийн зах зээл дээр та өөрийнхөө ур чадвараа үнэлүүлэх боломжтой байгаа шүү. Бид өнгөрсөн 2021 онд 250 гаруй харилцагчид 170 сая орчим төгрөгийн үйлчлэг үзүүлсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр одоо хэмжээний мөнгийг ээжүүдтэй одоо ажлын үйлс болгонд хараасан гэсэн үг. Яг над чиг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа 151 мянган ээжүүд байдаг. За тэдгээрийн за хамгийн бага 10% те 20% нь бид нар гэрээсээ ямар нэг юмлаар орлого олох, өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг үнэлүүлэх тийм боломжийг бүтээхийн төлөө ажилладаг байгаа манай агентлаг. За манай агентлагийн одоо зорж буй дараагийн зорилго бол гадны зах зээл буюу хойдох зах зээлд гарахыг зорж байгаа. За тэнд гарахын тулд тухайн одоо хэлний ур чадвартай. За тэгээд тухайн одоо зах зээлд хэрэгцээтэй байгаа ур чадварыг мөн Момед аппликейшн, Момед Академиас одоо бид нар олж авах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр та одоо бидэнтэй нэгдээрээ за өнөөдөр ингээд яг таны ингээд суралцах боломжтой Момед Академи, Момед аппликейшны нээлт болж байгаад би маш их баяртай байна. Та бүхэндээ амжилт хүсье. Манай улсын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 1,708,563 эмэгтэйчүүд байдаг ба хөдөлмөр эрхлэх боломжтой 20-60 насны 930,144 иргэн байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Үүнээс ажилгүй гэсэн бүртгэлтэй 7,755 эмэгтэй байдаг бол 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй 89,940 эмэгтэй байна. Мөн судалгаанаас авч үзэхэд шин төрсэн ээжүүдийн 20 гаруй хувь буюу 3 эмэгтэй тутмын нэг нь гэртээ хүүхдээ харж байх хугацаанд нийгмээс тусгаарлагдсан мэд мэдрэмж төрж төрсний дараах сэтгэлд готролд ордог болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Тэгвэл үүнийг нэг талаас нь шийдэх боломжийг Монголын хамгийн анхны ээжүүдийн боловсролын платформ болох Момед Академи аппликейшн та бүхэнд олгож байна. Момед Академи таны ур чадварыг халамжлана. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За таны ойр орчинд гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байгаа даа. байгаа. Таны ямар хамааралгүй вэ? Манай ихч. За манай ахны эхнэр байгаа. Байгаа. За нууц шил хин бэ? Таны ямар хамааралтай юм бэ? Найзууд байгаа. Бид өөрөө хардаг. Та гэртээ хүүхдээ асарж байгаа ээж мөн үү? Тийм хүүхдэд асарж байгаа. Гэртээ байгаа. За тэр хүмүүс гэртээ байхдаа өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн боломж байдгүй. Тэр талаар та ер нь мэдэх үү? Ер нь айгүй хэцүү. 2 хүүхэдтэй манай ихч тэгээд өөрийгөө хөгжүүлэх цаг зав нэх гардггүй. Тийм ер нь бол тийм. Ер нь тийм хүүхдээ хараа суудаг ээжүүдэд бас тийм цаг зав ерөөс ер нь гардгүй юм шиг санагддаг. Айгүй хэцүү. Тэгээд амар их депрессдэг. Тэрнээс болоод гэр бүлийнх нь амьдрал харилцаа ч гэсэн айгүй хэцүү байдалд ордог юм шиг санагддаг. Бага. Одоо яг ямар байдлаар хөгжүүлж байгаа вэ? Онлайнаар йогт явж байна. Эсвэл онлайнаар нөгөө сургалтуудад хэл хэлний тийм юмд бол явж байгаа. Гэтэ өөртөө цаг гаргаж бас
яг хөгжүүлж чадахгүй л энэ одоохон байх. За баг байхгүй хаа. Яагаад? Өдөр болгонд нөө хоёр хүүхдээ зурлаа тэ нөө хоолыг хийх яваад арчсэвэл тэ тиймэрхүү юмс эхлэв. Өөрөө үзлээс болон том баг. Өөрөө хүсэл байгаа ах гэж бодчих. Одоо өөрийгөө хөгжүүлэх гэвэл нөгөө интернет байгаа болохоор интернетээр одоо ямар талын сонирхолтой бүх талаараа л хөгжүүлэх боломжтой гэж бодож байна. Тэгвэл онлайнаар ингээд суралцаад өөрийгөө хөгжүүлээд за шинэ юм сураад тэр чадвараараа ингээд ашиглаад гэрээсээ орлого олдог болчихвол ямар санагдах вэ танд? Эсвэл тэр So cool хаа. Айгуу гоё хаа. Айгуу гоё. Тэгээ хүүхдээ харангаа давхар мөнгө олоод ажил хийгээд тэгээд өөрийгөө хөгжүүлж ийн гэдэг чинь айгуу дэжгүй боломжийн гэж бодож байна. За баярлаа. Сонсч ирсэн. Тэрний талаар ямар мэдээлэл өгдөг вэ? Тийг нь судлан тиймэрхүү боломж хамаал мэдээ сонирхон. За миний хувьд болохоор өөрийгөө онлайнараас хөгжүүлнэ өөртнөөс маш их даваа тал болж байгаа л да. Одоо ингээд өдөр болго хүүхдээ харна гэсэн бас тэрүүнд бас тодорхой хэмжээс төв байгаа, залхаж байгаа тий. Тэгэхээр бас өөртнөөс том даваа талтай гэж бодож байна. Тэгвэл бас зүгээр л ахалтай амьдрал нэмэртэй. За тэгээд манайх Момед Актем гэдэг байгууллагаа компанигаа за тэгээд манайх гэртээ сууж байгаа ээжүүд боломж олгоод юм Момед аппликейшн нэгсэн байгаа. Энэ аппликейшн болохоор нөгөө ээжүүдийг гэрээсээ та хүссэн цагтаа хүүхдүүдэд онцолж чад ч юм уу те цаг завтай үедээ манай сургалтыг ингээд үзэж сураад тэгээд тэр сурсан мэдлэгээ ашиглаад манай агентлагт мэдүүртэй ажиллах боломжтой, нэмэлт орлого олох боломжтой. Мөн өөрөө хэрвээ хуваараа бизнес эрхлэх ч юм уу бизнесийн санаа олох юм бол бас мөн энэ дээрээс суралцаад тэрийг ингээд гоё сэтгэлээ хөгжүүлээд нэмэлт орлого олох боломжтой болсон байгаа. Тэгээд энэ аппликейшны сургалтыг манай анхан дунд агсан шатны сургалтыг 70% хөнгөлтэй эхэм бичгийг танд илэрч байна. Тэгээд та энийгээ бичтээ өгөөд ихтэйгээ нэмэлт орлоготой болохт нас хувь нэмэр оруулаарай. За баярлаа. Стах баярлаа. За баярлаа. Намтад намжилт гисэ. За баярлаа. Чүлээ та баярлаа. За баярлаа. За баярлаа. Баярлаа. За баярлаа. За баярлаа. Манайх нөгөө Момед агентлаг та сонсч байсан Момед агентлагийн талаар битүүл туслахын агентлаг гэдэг. Энэ нь болохоор нөгөө гэрээсээ орлого олох боломжтой ээжүүдийн юм зохион нэгдлэг байгаа байхгүй. Тэгээд бид нар болохоор энэ Момед Актем гэдэг аппликейшн нэгж байгаа. Тэгээд энэ аппликейшны нийтэн зориулсан видео хийж байгаа. Тэгээд танд баярлалаа хэлээд манай аппликейшн гэдэг нь сургалтын 70% хэмжээтэй эхэм бичгийг өгч байгаа шүү. Тэгээд аппликейшн учраас нөө заавал очиж суух шаардлагагүй. Аппликейшнээ татаад энэ сургалтаа татаад үзэх боломжтой. Тэгээд онлайнаар ажиллах юм ур чадваруудаа аппликейшн дээрээс сурчаад онлайнаар ажиллаад гэрээсээ нэмэлт орлого олох боломжтой байгаа шүү да. Бид нар одоо 150 ээжүүд нийлж очсон. Тэрээсээ орлого авч байгаа. Тийм байгаа. Тэгээд танд баярлалаа баярлалаа. Ятсан захирал марлмаа байна. За би 5 хүүхэдтэй. Манай Актемийн гол зорилго бол яг над шиг гэрээсээ хүүхдээ харангаараа нэмэлт орлого болох боломжийг танд системтэйгээр олгох зорилготой байгаа. За анх би Момедд 8 сард шалгалт өгөөд анкет өгж ороод 9 сарын 1-ээс гишүүнээр ажиллаж байсан. 11 сард Актем хариуцсан менежерээр томилогдоод ингээд одоо хүртэл ажиллаж байна. За анх бол миний бодож исэн зүйл бол за энэ үнэхээр энэ тийм Момед Актемд би орж чадах болов уу? Ороод миний ингээд ур чадварууд үнэхээр дутагдах болов уу? Чадах болов уу гэдэг үнэхээр ийм айцтай байсан. Эргэлзээтэй зүйлүүд айгүйх байсан. Тэгээд сургалтандаа суугаад ирсэн. Актемийн сургалтанд анх өөрөө суугаад тэгээд сонгон шалгуулалтанд орж ирсэн. Өөрөө мэддэг гэдэг байсдаг юмнууд байдаг ч гэсэн одоо яг тэр сургалтаар ингээ үзэхээр мэдгүй юмуд айгүйх байдаг байсан. Тэгээд тэднийг ингээд дутуугаа нөхөө дундуураад үргээд гэдэг шиг өөрийнхөө ур чадварыг фул олгож аваад орж ирсэн байгаа. Тэгээд орж ирснийхаа дараа ч гэсэн бид нарт суралцах зүйл зөндөө байдаг. Тэгээд ээжүүд бол өөрийгөө голохгүйгээр манай Актемаас өөрийнхөө ур чадварыг нэмээд дараагийнхаа өөрөө гэрээсээ ханаас ч болсон ажиллах боломжийг өөртөө олгоорой гэж хүрээлмээр байна.
Ингээд та бүхэндээ Mommed Academy аппликейшнийг хэрхэн татах, хэрхэн суулгах, мөн хэрхэн хичээл болон хөтөлбөрүүдэд төлбөрийн төлж хэрхэн үзэх талаар заавар зөвлөгөө хүргэж байна. За хэрвээ Android үйлдвэрлэлийн системтэй утастай бол Play Store, iOS буюу iPhone утастай бол та App Store-оос тус аппликейшнийг татна. За эхлээд эхний хажууд Play Store руу ороод search хэсэг дээр нь Mommed Academy юм уу эсвэл Mommed гэж хайж болно. За хайсан бол Mommed Academy гэд гарч ирнэ. За эхлээд та install-ыг дарна. Install дарж суулгаснаар та таны утсан дээр Mommed Academy аппликейшн маань байрших болно. За ингээд Mommed Academy аппликейшн маань утсан дээр байршлаа. Аппликейшнаа нээхээр танд нэвтрэх хэсэг гарч ирнэ. Та Facebook-ээр болон Google аккаунтаар нэвтрэх боломжтой. Мөн та iPhone буюу iOS үйлдвэрлэлийн системтэй бол iPhone-ийнхаа аккаунтаар нэвтрэх боломжтой байгаа. Одоо бүгдээрээ Google аккаунтаар нэвтэрч туршиж үзье. За ингээд Google аккаунтаар таны утсан дээр байгаа бүртгэлтэй байгаа Google аккаунтуудаа та эндээс хүссэн дурын аккаунтаар нэвтэрч орж болно. За нэвтэрч орсны дараа танд бүртгэлтэй баталгаажуулах утасны дугаарыг танаас асуув. Энд дээр та өөрийн ашигладаг утасны дугаараа оруулаад илгээх юм. Манай аппликейшн нь хөтөлбөр болон хичээлүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээрт нь хөтөлбөр буюу манай багш нарын сургалт бүтнээрээ байршиж байгаа. Та сонирхсон хөтөлбөрийг сонгож тухайн хөтөлбөрийн үнийг гарч ирсэн худалдаа хөгжлийн банкны данс руу зааврын дагуу гүйцэтгэх хийсний дараа хөтөлбөр идэвхжих болно. Тэгснээр та тухайн хөтөлбөрт элсэж орох юм аа. Хоёрдугаарт нь хичээлүүд буюу хөтөлбөр хэсэг дээр байршиж байгаа багш нарын анхан шатны хичээлүүд маань хичээлүүд хэсэг дээр байршиж байгаа болно. Та эдгээр анхан шатны хичээлүүдийг үзхийг хүсвэл та гишүүнчлэлийн эрхээр төлбөрөө төлөөд энэхүү хичээлүүдийг үн төлбөргүй үзэх боломжтой юм аа. Мөн дараагаар нь нэмэлтээр 7 хоног болгон шинэ хичээлүүд маань ингээд хөтөлбөр болгон нэмэгдээд орж байгаа. За хэрвээ та хуваараа бизнес эрхлэх гэж байгаа бол таны бизнес дээр чадвар одоо хэрэглэгдэх тэр чадваруудыг суулгах тийм хөтөлбөрүүд маань алхмаар орох байгаа. За тухайн хөтөлбөр маань 7 хоног болгон манай аппликейшн дээр маань нэмэлтээр орж ирж байгаа. За тэгээд та хэрвээ агентлагт орохыг хүсэж байгаа бол анхан дунд агсан шатныхаа хөтөлбөрүүдтэй танилцаад сонгон шалгуулалтанд ороод агентлагт элсэх байгаа. За одоогоор аппликейшн маань 12 сараас хойш ашиглалтанд ороод тестийн хугацаанд явж байгаа хугацаанд нийт 1000-аад ээж аппликейшнийг татсан байна. Тэрнээс хойш нэг 50-аад ээж анхан болон дунд агсан шатны хичээлүүдэд үзээд өөрсдийнхөө чадварыг ахиулаад явж байгаа ийм ололттой байна. Тэгээ өнөөдөр ингээд аппликейшн албан ёсоор нээж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд өөрсдийнхөө ур чадварыг ахиулъя, нэмэлт орлоготой болъё гэсэн ээжүүд байх юм бол манай аппликейшнийг татаад бидэнтэй нэгдээрэй. Сонсогч байна уу? Сонсогч байна. Би 74 настай. Ямар мундаг юм бэ? Би одоо Монголд бол нэг л охин байгаа, гадаад 2 охин байгаа. Тэгээ би жоохон харьцангуй ганцаардангуй нийгмийн хөгжлөөс их оцорч байгаа юм шиг санагддаг. Тэгээд энэ хамт олон дотор орж бас жоохон гэсэн юм сурах юмсан, мэдэх юмсан, чирэгдээ чамаагүй жоохон явж үзэх юмсан гэж бодож байгаа. Хүүхдэл надад нэг зүүм нээж өгш болсон. Тэгэл тэн дээр нь дарж итлэг юм руу ороод ирсэн. Ганцаараа байгаа. Сайн биш үү? Мундаг биш үү? Та зүүн рүү хэмэж туршилцаагүйгээр ордог 74 настай эмэгтэй ховор шүү Монгол. Эсвэл супер. Та өшөө цаашаа айгүй хол явах юм байна. Бүгдээрэнд орой минь төргийа. Миний хувьд одоо бас тэтгэврийн эмээ байна өө. Тэгээд тэтгэврийн эмээ нь ямар ч байсан одоо онлайн орчинд нэлээд сайн сургалт явуулж сурыг сургалтынхаа материалуудыг бэлддэг болъё. PDF-дээр өшөө юу ч гэлээ бас өчнөө олон програмууд байдаг гэд слайдаар бэлддэг тийм юмнуудыг сурыг. Тэгээ вебсайт ажиллуулж сурыг. Онлайнаар ерөөсөө ямар ч байсан гэрээсээ бүх юмаа хийгээд тэтгэврийнхээ орлого дээр нэмж орлого олох боломжийг бүрдүүлж авъя гэсэн тийм зорилготой. Би харин
Эний ивентэд ороод одоо өстой нэр ямар ч байсан одоо тэгжил одоо нэг бас нэг орлого их үүсвэр нэг сувг нээх гэж л орж байна. Янзтай. Баярлалаа. Сургалтанд суух шийдвэр маань болохоор нөгөө нэг анх төрөөд эхний хүүхддэрээ зөвхөн хүүхдтэй цаг гаргаад маш их цаг хугацааг өөрийгөө мартаж өнгөрөөсөн. Тэгээ хоёр дахь хүүхддэрээ ерөөсөө хүүхдээ харангаа өөрийгөө хөгжүүлээ, яаж хөгжүүлвэл илүү чадвараа дээшлүүлэх үү, бас яаж нэмэлт орлоготой болох уу гэсэн талаас хайж эхэлсэн. Тэгээд Momade-ийнхаа энэ акцийг олоод тэгээд онлайнаар ажиллах боломжуудыг хараад маш их олзуурхаад тэгээд суралцгаа шийдсэн. Сайн манай намайг Эрдэнэ Янг гэдэг. 2020 оны 3 сарын 20-нд хамгийн анх Momade анхны сургалтанд сууж исэн. Тухайн үед хамгийн анхны виртуал нарийн бичгийн өрөө гэдэг групп үүсээд тэнд сургалтын зар ороод тэнд болохоор виртуал нарийн бичгийн ажлыг онлайнаар хийх боломжтой гэдэг зарыг харсан. Тэгээд дэлгэрүүлээд уншсан чинь миний сурч одоо виртуал нарийн бичих хүн юу гэж сурцсан байхыг мэдсэн байхыг гэдэг зүйлүүд тодорхой бичигдсэн байсан учраас за би эдгээр зүйлсүүдийг суралцаад энэ виртуал нарийн бичиг гэдэг ажлыг хийх боломжтой юм байна гэж харсан учраас сургалтанд бүр ямар ч эргэлзээгүй суусан. Мөн дээрэс нь онлайнаар гэдэг үгийг бүр хамгийн түрүүнд фокуслаж харж исэн. Анх сургалтанд сууж байхад манай хүүхд 5 сартай байсан. Тэгээ тухайн үед сургалтанд сууж байхад хүүхд маань дөнгөж мөлгөж эхэлж исэн. Юм төвшөө босч исэн болохоор ингээд хүүхдээ заавал унтсан хойно хичээлээ үзэх тийм тохиолдлууд гардаг байсан. Гэтэл одоо бол аппликейшн гарсан учраас би хүүхдээ унтсны дараа тэр сургалтаа нөхөд үзчих боломжтой болсон байгаа. За сайн манай намайг Цол Эрдэнэ гэдэг. Би өөрөө график дизайн мэргэжилтэй 3 хүүхэдтэй ээж байгаа. Актемд яагаад ингээд суралцахаар болсон бэ гэхээр уг нь график дизайн мэргэжилч ингээд виртуал орчинд бол бүрэн ажиллах чадвартай ингээд мэдсэн байх хэрэгтэй юм шүү дээ тий. Тэгсэн чинь яг ингээд анхан шатны сургалтанд бүртгүүлээд ингээд суралцсан чинь тэр дотор ингээд мэддэг юм шиг юмнээсээ мэдэхгүй айгүй тийм олон юмнууд байсан. Жишээ нь бид нар бол Google Drive календарыг бол бүгдээрээ мэднэ шүү дээ. Гэхдээ тийм дотор нь одоо Excel, document, sheet гэдэг одоо 10-аас 13 хүрэх чадвартай маш олон юм платформуд байгаа байхгүй юу? Тэднийг ингээд наривчлан заадаг, тэднэр дээр бүгдийн 100% ингээд сургах чадвартай болгодог. Давхар ингээд тэрнээс цаашаа анхан дунд ахсан гэж шатнууд байгаа байхгүй юу? Энэ шатнуудад би одоо ингээд одоо WordPress-ийг бол бид нар ингээд актерийн прим өндөр түвшинд хүлээж аваадсэн чи яг ингээд сургалтанд суусан чи ерөөсөө бидний хин ч их боломжтой юм боломжуудыг ингээд аюу өгдөг тийм сургалт болж таарсан байна. Онлайнаар суралцж байхад ер нь жоохон хүүхдтэй сан дөнгөжний 5 сартаагаас эхэлчихсэн. Тэгээд яг тэр үед нөгөө хүүхд маань яг байнга ахуулдаг. Тэгээд дээрээс нь хоёр хүүхдийг хичээл ном гэдэг яг бүхэнд давхцаад тэгээд тэрнийхээ хажуугаар ажлын хамжуулангаа суралцъя гэсэн болж ерөөс цаг гарддаг байсан. Дандаа би 2-3 оны дараа үздэг гэсэн гэж байна да. Тэгээд хийхдээ шүн үздэг. Тэгээд шүн үзэж байхдаа унтчихдаг байсан. Тэгээд тэр мэрэндээс болоод айгүй цаг хугацаа алдсан ч гэсэн ямар ч гэсэн өөрийгөө зохицуулаад бүх ажлаа зохицуулаад суралцаж дуусгасан байгаа. Анх хичээл маань 6 цагт эхэлдэг байсан. Тухайн үед лайвын хичээл байсан учраас бидэд 6 цагтаа амжиж суух шаардлагатай болж исэн. Миний хувьд бол өглөөр босож хичээл цуuna гэдэг бас амаргүй даалгавар байсан. Одоо аптай болсноор заавал өглөөр босгүйгээр завтай үедээ өөртөө цаг гаргаад хичээлээ үзэх боломжтой болсон байгаа. Анх нөгөө юу байсан байхгүй юу? Одоо би болохоор ап гарахаас өмнө нөгөө
академид суралцж байсан. Тэгэхээр нөгөө өглөө сургалт 6-аас 7:30 хооронд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь би чинь нөгөө шөнө ажиллаж өглөө унтдаг хөө. Тэгэл өглөө нөгөө сэрхийн тулд өглөө 9 цагаас унтдаг. Биш орой 9 цагаас унтдаг. Тэгэл өглөө 6 цагаас ингээл гоцоогоо л яж байдаг байхгүй. Тэгэл яг нөгөө сургалт маань цагтаа эхэлдэг. Тэгэл цагтаа эхэлнэ. Тэнгүүд нь станаар ашгүй баярлал хичээлээ чагнаал хүүхдүүдийнхаа тэр үеч нэг хичээл ордог гэсэн аахгүй. Хүүхдүүдийнхаа юм хумыг бэлдээл ингээл явдаг гэсэн. Хамгийн түрүүнд тэр нь ингээд намайг ингээд аюу зөв цагийн хууртай болгож байсан. Нөгөө талаар би яг өглөө болгон 6 цагаас сэрнэ гэдэг чинь аюу хэцүү аахгүй. Надад хувьд бол бусад хүмүүс бас өөрөөр цагийн хууртай л байгаа хэл та. Гэтэ тэр нь аюу хэцүүсэн. Тэгээд одоо бол нөө аппликейшнтэй болчихж байгаа болохоор ерөөсөө ингээл ямар ч үедээ одоо завтай цагт нэг 2 цагийн зав бол хүн болгонд гардаг байхгүй. За бараг зүгээр 2 цагийн нөгөө контент үзэж байгаагаа орон ингээд хичээлээ үзчих юм бол айгүй тийм өндөр боломж олж байгаа байхгүй юу? За академид суралцсан мэдлэгээрээ өдөр тутмынхаа амьдралд маш их ашигладаг болсон. Тэгээд Google календарыг өдөрт бол байнга ашигладаг. Жишээлбэл хүүхдийн шүд үзүүлэх цаг авах, өдөрт яг гол юу хийх ёстой вэ? Яаж юу санах вэ? Ямар юм уух вэ? Ямар витамин уух вэ? Бүгднийг Google календар дээр тэмдэглээд байнгын notification-ыг насаагаа тэгээд тэр мартахгүй байх тэр бүхнийг аягүй сайн хэрэгжүүлж байгаа. Бас нөгөө нэг хүмүүсийн төрсөн өдөр тэмдэглэлт баяр дээр болохоор өмнө нь зүгээр л нэг үг бичих хэлсэл зургийг таглаад явуулдаг гэсэн бол одоо Canva-г ашиглаад ч юм уу янз бүрийн гоё зүйлсийг ашиглаад видео бичлэг гоё дурсамжтай бүх зургуудыг оруулаад бичлэгүүд явуулж чаддаг болсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол сурсан бүх юмараа өдөр тутамдаа байнгын ашиглаж байгаа. Тухайн үед хичээлийн агуулгуудыг харахад Google Drive, Google Calendar гэдэг миний мэддэг зүйлүүд юм шиг хэрнээ. Яг сургалтанд суусан чинь би мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйлүүд аягүй их байсан. Одоо ашиглаж заншаагүй гэх юм уу? Тэгээд дээрэс нь яг нөгөө бүрэн өөрийн болгож ашигладаггүй. За Google календар гэж байдаг. Гэхдээ тэрнээр би хувааруудаа тавьдаггүй тий. Одоо бол би бүрэн ашиглаж чаддаг болж байгаа. Сайн байцгаана уу? Мамайдын харилцагч Easy Cook-ийн одгүй байна. За ингээд мамайдын харилцаад манайх 3 сарын хугацаа болж байгаа. Тэгээд хамгийн анх манайх бол нөгөө маркетинг, сошиал хөгжүүлэлтийнхээ одоо хөгжүүлэлтийг хийхээр мамайтай анх хамтарч ажиллахаар болсон байгаа. Тэгээд яг анх уулзъя гээд тэгээд одоо манай борлуулалтын хийх хүмүүс холбогдно гэх. Тэгээд уулзна гэхээр би чинь нөгөө бичиг цаасаа бэлдээл дэвтэр юм аваад очих юм болов гэж бодсон чинь над руу Zoom-ийн линк явуулсан. Тэгээд би ч бүр гайхаад чи одоо уулзна гэж ярихаар чи би нөгөө face to face нүрэ хард уулзахыг бодоод байсан чинь яг онлайнаар цагаа тавлах яг тэр нөгөө тогтцол цагтаа орж ирээд ингэт юм байлээ. Тэгээд нэг юм анхны төрсөн мэдрэмж нь болохоор ийм одоо бүр яг ингээд төгс төгөлтөр нөгөө компани байдаг штэ. Сайн байна уу, ингээд борлуулалтын ахлах менежер залзаа байна. Ингээд би ингээд танаа одоо компаниг хариуцаж ажиллахаар болсон. Ингээд анхны мэдрэмж амар кул. За энэ чи 5-аас 6 өдрийн бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн манайх ингээд хамтарч ажиллах юм байна да гэдэг хичээсэн. Тэгээ тэр хэмжээндээ хүрэх үе одоо 3 сарын хугацаанд ийм гоё чанартай үйлчлэгээ одоо аваа явж байгаа да. Компанийн хувьд бол сэтгэл хангалуун байдаг. За ер нь бол Mamaid маань болохоор би бас ингээд би бол ингээд хамгийн их одоо комент хэлдэг бас харилцагчдын нэг гэж бас өөрийгөө боддог. Ингээд нэг явахаар ингээд хүүшээ дахиад нэг жоох ингэчмээр байна, тэгчмээр байна гэж байнгын саналаа хэлдэг. Хамгийн их нэг одоо хэлдэг санал гэх юм бол миний хувьд бол Mamaid-ийг би одоо шин бид нар шиг ингээд одоо олон хүнээр ажиллаа явуулж чаддгүй баг зардлаар ихийг бүтээхийг боддог компаниуд бол Mamaid-ийг сошиал хөгжүүлэлтийн албан жишээ маркетингийн
компани яг аль бишгэн ажилладаг байгаасаа гэж айгүйх хүсдэг. Тэгээ тэр мессежүүдээ ингээл айгүйх хэлсээр хагаад сүүлийн 1 сарын үед Mama-ийн маань одоо над руу баг ингээл 1 өдрийн зайтаа заалгал тэ за от үзэхлээ одоо яг аль дээр нь явбал болж гин. За энэ болж гин үү гэж ингэдэг байсан. Тэр нь өдөр тутмынхаа одоо day to day operation-ыг тэгээд одоо юу гэдэг энэ постоо сошиалдээс хүлээж байгаа үр дүн дээр илүү ойр байсан. Анхны сар болохоор тэгэл тооцоо хийхтэй ч юм уу, тооцоо авахтай ч юм уу ингээ натаа холбогддог байсан бол сүүлийн 1 сар бол наттай айгүй ойр ажиллаж байгаа. Тэр нь илүү ингээд миний одоо цаашдын тий хамтын ажиллагаанд маань илүү урт хугацаанд өрөг өгчтэй гэж бол би харж байгаа. Тэгээд та бүхэнтэйгээ хамтарч ажиллах таастай цааштай байдаг шүү. Хамгийн гоё мессеж нь миний хэлсэн комментиг ингэж нөгөө дуулахж хүлээж авдаггүй. Дараачихаа сард ингээд дуусгаад аваа явж байгаа. Бас ингээд Mama-ийнхээ ийм цоглог нэмэрч хүчтэй ийм одоо хамт олон баярлан талархснаас хэлмээр байна. Тэгээд хэдүүлээ дахиад олон одоо сошиал идэвхжүүлэлт юмнуудыг хийх баха хамтарч ажиллахдаа таатай байх болно. За манай Mama-ийн ээжүүд бол нэлээд олон хүмүүс одоо сонгон шалгаар бол Mama-ийн актив гэж байдаг гэж би сонссон. Тэгээд тэрэндээ одоо шалгалт өгөөд сонгон шалгарсан хүмүүс нь нөгөө 150 ээжүүд дундаа орж харилцагч газруудынхаа ажлыг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл компанийн хүний нөөцийн систем байдаг гэдэг бол хүний нөөцийн системийг сургалттай чиглүүлжтэй ингээд авч явдаг. Маш чадварлаг мэрэгжлийн ээжүүд ажилтдаг гэж бол би хувьдаа боддог. За тэгээд ер нь бол одоо юу гэдэг те гэртээ хүүхдээ хараад за тэгээд тэр олон гэрийн ажлын хайжуугаар тэгээд өөрийнхөө одоо те ингээл ихэнх ээжүүд маань ингээ шүн ажилтдаг юм байлээ л дээ. Тэгэл ингээ шүн ингээл одоо манай хамтрагч ингээл ээж болохоор шүн болохоор амар итгэвтэй чат дон гэл. Гэхдээ би ойлгодог байхгүй. Тийм байж болно гэж ойлгож. Яагаад вэ гэхээр тэр үед нөхөр умтцсан, хүүхэд аль хэдийн умтцсан. Тэгэхээр өөрт нь цаг гарч байгаа учраас нөгөө хамтраж ажилладаг газруудынхаа ажил дээр илүү юм фокусж ажилладаг. Хамгийн гол нь тэр хүмүүс гэртээ байгаа ч гэсэн одоо өөрөх гэрийнхээ амьдралд өөрийнхөө одоо тий тодорхой хэмжээний орлого цалин болгож ингэж авч чадчих байгаа. Тэгээд түүндээ таарсан тухайн компани харилцагчид нь таарсан одоо ийм бүтээнжийг тий нөгөө газруудаа хийж өгч байгаа нь энэ нь бол одоо Mama-ийн амин сүнс гайхалтай зүйл нь гэж бол би хувьдаа боддог. За одоо ингээ эхнэр хитээр бас 2 дахь хүүхдээ төлөвлөж байгаа. Манай эхнэр бас хүний нөөцийн мэрэгчлээ. Тэгээ би одоо хэлээл байгаа. Та нар ингээ хүний нөөцийн чиглэлийн одоо хүм ах юм бол би бас эхнэрийнхээ ингээ 2 дахь хүүхдээ төлөвлөө гэртээ ингээ байж ахт нь бас танаа тэр сонгон шалгаруулалтын Mama-ийн актив ингээ оролцуулахаас хүсэлтэй бас хэлмээр байна. Тэгэхээр ийм төрөл нь хизээ нэмэгдэх вэ гэдэг ингээ тоглоомор хэлжсэн. Яагаад вэ гэхээр тэнд чинь ингээ давхар ингээ зөвхөн л одоо ингээ нэг ийм кейс үүдэг штэ. Юу гэдэг те би гэртээ хүүхдээ хараад одоо ажил хийх гэж байна гэдэг энэ ойлголтыг бол Mama-д байхгүй болж байгаа. Хүн яагаад өнөөдөр хүүхдээ харж байгаа ч гэсэн гэрээсээ ажиллаж болохгүй гэж өөрийнхөө цаг заванд тааруулна гэдэг нь бол Mama-ийн тэр гэртээ хүүхдээ хараад байж байгаа тэр ээжүүдэд өгж байгаа хамгийн том боломж нь. Тэгэхээр гол нь одоо юу гэдэг хүүхэд нь цэцэрлэгт ороод сургуульд ороод өөрөө бие даагаад нэг компанид ажилд орох боломжтой боллоо гэж үтгэхэд тэр үед би Mama-ийн ээжээр ингэж ийсэн. Өөрөөр хэлбэл мэдлэг нь хуучрахгүй тийм ээ. Толгоонд нь байгаа тэр юм стил ингэж буслаастай чигээрээ байна гэдэг бол одоо гайхалтай зүйл юм аа. Тийм болохоор би Mama-ийн ээжүүд хийсэн гэж бодохоор гоё байдаг. Тийм болохоор Mama-ийн тэр ээжүүдийнх нь хэлж байгаа хүүхдээ аль бол хамтраад ажиллчихсан гэж боддог. Тэгээд ийм гоё бизнес эхлүүлсэн явж байгаа, ийм гоё бизнес амжилттай явж байгаа ингээд та бүхэндээ олон өргөжинд хэлээсэй гэж ингэж хүсэж байна. Сайн бацхан уу. Энэхүү гайхалтай өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Тэгээд Mom-ийн аппликейшны нээлтийн арга хэмжээнд тавтан морилно. За Mom-ийг та бүгдээрээ ойлгосон байх гэж найдаж байна. Юу гэдгийг те гэртээ сууж байгаа ээж нарт эсвэл асран хамгаалагч нарт өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх, мөн орлогоо өөрийнхөө хүссэн цаг хугацаанд боломжоор олох боломжийг олгож байгаа энэхүү одоо компани байгаамаа. За тэгээд энэ ап дотор орж байгаа контентуудыг нь харах юм бол өнөөдөр Монголдо төдийгүй олон улсад та өөрийнхөө хувьд бизнесээ эрхлэх гэж байгаа эсвэл ажилд орох гэж байгаа бол тэр бүх шаардлагатай ур чадваруудыг танд олгох байгаа. Үүнээс гадна та энэхүү аппликейшнд ороод үзэх юм бол олон улсад яригддаг маш олон нэр томьёол, design thinking, ер нь менежментийн их сургуульд хүртэл заадаггүй маш олон тийм шаардлагатай хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа энэ аппликейшнээр. За тэгээд Mom-ийг энэ аппликейшнд орж байгаа энэ сургалтуудыг харах юм бол анхан шат
одоо дунд шат, ахлах, агсан шат гэж яригдж байгаа эдгээр сургалтуудыг харах юм бол та энэ сургалтуудад хамрагдсанаар өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна таны яг одоо үнэхэрийн сайн хийж байгаа зүйлүүдийг магадгүй жишээлбэл та өөрийгөө маш сайн нэгтлэн бодогч гэж бодъё л тэ. Тэнгүүт за би өөрийнхөө юмыг нэг эхлүүлээ да. Яаж эхлүүлэх үү? Яаж би одоо консалтинг хийх үү те? Эсвэл компани байгуулах уу? Яавал одоо би үйлчлэгч нарыг одоо үйлчлэгийг хэрхэн хөрвүүлэх үү гэж асуултуудыг өөрөөсөө асууж байсан болвол Momade платформ, Momade гэдэг компанид та энэ сургалтанд хамрагдсанаас хойш энэ хамт олонны нэг болсноороо өөртөөгөө адилхан ижил төвшний ур чадвартай хүсэл эрмэлзэлтэй тийм хүмүүстэй нэг баг болж ажиллах боломжийг нь олгож байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг та гараад өөр компани байгуулад татвараа төлөөд гэх мэтчлэн одоо өөр бусад зүйлүүдийг ингээд хий явах юм бол асар их хэмжээний цаг хугацаа шаарддаг, асар их хэмжээний нөөц болцоо шаардлагатай. Гэтэл Momade өөрөө аль хэдийн энэхүү боломжуудыг нь үүсгэхэд явцсан байна. Буюу та ерөөсөө сургалтуудтай хамрагдлаа өөртөөгөө ижил төвшний одоо ижил сонирхолтой төвшнийх биш те. Ижил сонирхолтой тийм хүмүүстэй нэг баг болж ажилласнаар өөрийнхөө үнэхэрийн тэр урт хугацаанд туршиж хийж үзхийг хүсч байсан тэрхүү компанийнхаа суурьуудыг тавих бололцоог олгож байгаа. Дизайны ажлыг аваад үзье. Та магадгүй аюу сайн дизайнер те ингээд дизайны юм хийж байсан. Тэгсэрнэ харилцагч нараа яаж олохоо мэдэхгүй. Харилцагч нартайгаа хэрхэн харьцаж яаж тэр ажлуудыг гүйцэтгэх вэ? Эсвэл өөртөө чинь адилхан яг ингээд хамтран гүйцэтгэх тийм хүмүүсийг олж чадахгүй байсан бол энэ Momade-ийн тусламжтайгаар Momade компанид одоо ажилд орсноор та эдгээр энэ бүхнийг хийх болцоотой болж байгаа шүү гэсэн утгатай. За тэгээд таны хувьд одоо шаардлагатай юм гэх юм бол аппликейшнээ татаж ав. Өөрийнхөө сургалтуудтай хамрагд. Тэгээд тоодохгүй энэ жилийн эцэг гэхэд 1000 ээж нарын 1000 гэртээ сууж байгаа одоо асран хамгаалагч, халамжлагч нарын нэгдэлд нэг дээрээ Momade-ийн активд суралцсанараа би маш их баярлагдав. Яа тэгвэл ихэнх ээж нар хүүхдээ харж байгаа нэраа хүүхдтэй, жирэмсэн ээж нар, олон хүүхдтэй ээж нар бол гэрээсээ гарч тэр олон сургалтанд суугаад өөрийгөө хөгжүүлэх боломж маш хомс байдаг. Тийм учраас би Momade-ийн активд маш олон ээж нарыг суралцаасаа онлайн орчинд ажиллах чадруудыг өөртөө суулгаасаа гэж маш их хүсэж байгаа. Яагаад гэвэл хизээч хамаагүй одоо хүүхдүүдэд унтуулчаад, хооллцоод, гэр орноо цэвэрлчээд, бүх ажлаа амжуулчаад үзэх боломжтой хичээлүүд байдаг. Тийм болохоор яг цагт баригддаггүй учраас надад маш их таалагдсан. Тэгээд ээж нартай зориулаад энэ сургалтанд өөрийнхөө ур чадрыг дээшлүүлээд байнгын өөрийгөө хөгжүүлэхэд энэ Momade Academy-г сонгоосоо гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Анх агентлаг тэнцээгүй бүх гишүүдэд тэнцэн гэдэг мэйлүүд очсон, тэнцэн гэдэг сертификатууд очсон. Гэхдээ надад ирээгүй. Тэгээ би тухайн үедээ болоод за агентлагт яг тэнцэх ёстой гэдэг тийм мэдрэмж болол бүр ингээд юм дүүрэн байсан. Тэгээд багш руугаа мессеж өчээд багшаа би энэ агентлагт тэнцэх ёстой, би байх ёстой хүн гэж хэлээд маш тухайд бол маш олон даалгавар дасгалуудыг хийгээд би энд байж чаднаа, суралцаад хийгээд явж чадна, энд байх ёстой гэдэг хүн гэдгээ харуулад батлаад агентлагт тэнцсэн байгаа. Тэнцэж орсон байгаа. Би өөрөө ингээ график дизайны мэргэжилтэй боловч ингээд
академийн энэ 3 шатны сургалтанд суралцаад тэгээд энэ нарийн одоо веб боксралт нөө сошиал хөгжүүлэлт дээрээс нь нөгөө баг хамт олонтойгоо ажиллах чадвар гэх мэтчлийн энэ онлайн чадваруудыг би бол одоо яг 100% төвшөнд одоо баг хэлээ сайжруулчих юм бол бүр ингээд одоо гадаадын виртуал ассистент хийх боломж бүрэн боломжтой болж болно гэж хараад байгаа. Тэгээд тэр яг нөгөө академийн маань сургалтын дээр болохоор Wix, Filmora, тэгээд Trello гэх мэтчлэн одоо онлайн орчныг ашиглаад энэ онлайн платформыг ашиглаад зураг эвлүүлэх, видео эвлүүлэх гэдэг бараг график дизайны хийх боломжтой бүх юм ажлуудыг анхан шатны төвшөнд, дунд шатны төвшөнд бүрэн хийх боломжтой юм боломжуудыг одоо энэ манай академи маань өгж байгаа маа. Тэрийг ингээд би уг суурь надад байгаа даа штэ. Тэгсэн хэрнээсээ би ингээд тэр мэдлгүүдийг ингээд илүү их авцсан, илүү их одоо цаашаа хөгжих боломжийг илүү өөр дээрээ суулгацсан байгаа даа. Тийм. За агентлагт орснороо надад маш том гой зүйлсүүд бий болсон. Нэгдүгээрт би одоо өөрийгөө ур чадварыг ашиглах, өөртөө байсан нөөц боломжийг гэрээсээ ашиглан ажиллаа чадах, одоо ажиллаа хийгээд нэмэлт орлого олоход одоо хэрэг болсон байгаа. Тэгээдээс нь хамгийн гоё хамт олонтой Гэвч байгаа ээж нар тэр болгон хамт олонтой найзтайгаа байн уулзаад байж чаддаггүй. Харин мам эдийнхээ ээж нартай нэг баг болоод тэгээд орой олгон ч юм уу ингээ уулзтаа ингээд би бинтэйгээ ингээд яг хажуудаа байгаа юм шиг уулздаг надад маш их таалагддаг. Тэгээд сэтгэл готрол гэдэг ээж болгонд байдаг. Хүүхдээ харж байгаа хүмүүс болгонд байдаг. Харин мам эдийнхэн багт орснороо надад ганцаардах тийм мэдрэмж юусоо төрхөө болсон. Одоо сурсан зүйл ашиглаад мамэд агентлагийн захирал Нодон Цэцэг багшийнхаа хувийн туслахаар ажиллаж байгаа. Яг нөгөө Google календар болон Google Drive, шийтүүд тэр зүйлүүдийг бүрэн ашиглаад ажиллаж байгаа. Монголын виртуал галерей болох Monarty гэдэг компанид виртуал менежерээр ажиллаж байгаа. Агентлагт ороод сурах боломж хаагдчихж байгаа юм биш. Цаашлаа дахиад хилээ сайжруулж болно. Гадаад харилцаа ингээд борлуулалтын чадвар ингээд бүх чадваруудаа дээшлүүлэх боломж ингээд бүгдээр амар гоё нийлдэхтэй байдаг байхгүй. Тэгэхээр ингээд өөр амар завгүй болоод өөрийгөө зөвөр хүмүүжүүлээд цагийг зөв өнгөрүүлээд тэрийг одоо манай хүүхдүүд бас харж байгаа те манай ээж ингээд аюу гоё юм хийгээд байна штэ гэл. За агентлагт ажиллаж эхлээд би бол удааг байгаа. Сар гарна л болж байгаа багтагаа. Тэгээд анх эхлээд бол нөгөө хүн болгон агентлагт ороод ингээд орлого одоо боломжоор орлого олж болно гэхээр аюу олон салбар руу зэрэг ороод аюу их ажилт нөгөө нэг өөртөө цоглуулад жоохон өөрийгөө ядраах гэдэг надад жоохон хүндрэлтэй санагцсан. Яагаад гэвэл өөрийнхөө бид нар чинь зөвхөн ажиллаа хийхгүй өдөртөө хүүхдүүдээ харна, хоолоо хийн, гэрээ цэвэрлэн, хүүхдийг хичээл хийн гэдэг маш их зүйл яаж байгаа одоо ажил өөр дээрээ аюу их авчгаар өөрөө их ядардаг. Ядарснаасаа болоод уурах зарт болно. Дээрээс нь сэтгэл готролд орно. Тэгээд арьс ус ч гэсэн муухай болдог. Тийм болохоор болж өгвөл бүр нэрээ хүүхдтэй байхдаа бол маш бага ажил авах ч юм уу тий. Өөртөө бас цаг гаргаад тэр болгон ингэж хүндрэл учруулахгүйгээр ажиллавал зүгээр юм болоо гэж бодсон. Би болохоор саяхан ажил хийж чаднаа гэдэг нэг 2-3 ажил аваад тэгээ бүр шүн өөрийн 5 хүртэл суугаад амар яг тэр үед амар шантарсан. Нэг нойргүй хансан өдрөө гэсэн. Тэгээд миний бодсноор бол өөрсдийнхээ цагийг маш сайн төлөвлөж, өөрийнхөө зав зайг харж ажлаа сонгоосоо гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр ядарч байгаа бол үнэхээр хүндрэлтэй байгаа бол бас ажлаасаа жоохон чөлөө аваад гэртээ илүү их цаг гаргах ч юм уу аль эсвэл хүүхдүүдээ аавд нь юм уу гэр бүлийнхэндээ илүү харуулж байгаа ажилдаа төвлөрөх ч юм уу тиймэрхүү зохицуултыг маш сайн хийх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон байгаа. Яг гэр бүлийнхэн маань төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Тухайд бол онлайнаар суралцах, онлайнаар ажиллах гэдгийг яг төдийлөн хүлээж авах өнцг нь арай өөр байсан.
Тэгээд яг хуцаа оролдоод юу хийгээд байгаа тий компьютер хаард суугаад юу хийгээд байгаа гэж асуудаг байсан бол жоохон дургу төрлийн байсан бол одоо болохоор харьцангуй орлого олоод эхэлсэн. Мөн миний ингээд нөгөө сурч мэдж байгаа зүйл илүү ингээд дээшлээд эхэлсэн. Хажууд нь яг ингээд илт нүдэнд харагдах үе өөрчлөлт гараад байгаа болохоор хүлээн зөвшөөрж эхэлж байгаа. Мөн орлого олж эхлээд гэр бүлийнхээ санхуд ч гэсэн тэгээд сэтгэл ханамжид ч гэсэн нөлөөлж эхэлж байгаа болохоор одоогоор гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрж эхэлж байгаа. Тэгээ хамт олонны хувьд ч гэсэн өмнө нь ингээл дарга удирдлагууд ихээр чи энэ талээрээ суух хэрэгтэй, чи энэ талээрээ тийм хийх хэрэгтэй гэж хүлээж авдаг бол манай манайдийнхэн тэгж хүлээж авдаггүй. Ерөөсөө ирээл за тэгж болно, ингэж болно, за тэрийг ойлгож байна. Ойлгож байна гэж хэлэхээс илүү тэрийг биеэрээ ингэ үзүүлдэг байхгүй юу? Тэр нь айгүй гой санагддаг. Хүн ингэдэгтэй амьдралын ханыг зөв сонгох хэрэгтэй, ажлаа зөв сонгох хэрэгтэй гэж ярьдаг тий. Тэгэхээр одоо би ингээ хоёулангийн зөв сонгоцсон ингээ айгүй өөртөө бол амар гоё яваад байгаа байхгүй юу. За тэгээд энэ маань юунаас эхлэв гэхээр Momade апд нэгдснээр эхэлнэ. Тэгэхээр та нар маань Momade аппликейшнээ татаж аваад цаашлаад агентлагт орж ирээрээ. Начиг ингээд гэртээ хүүхдээ хараа сууж байгаа. Залуу ээжүүдгээ Momade аппликейшнд нэгдээд мэдлэг боловсруулаад дээшлүүлээд хүүхдээ харангаа боловсроод Momade-д нэгдээд ороод ирээрэй гэж хүсье. Сая та бүхэн Momade Academy суралцаж гэрээсээ орлого олсон ээжүүдийн яриаг сонслоо. Сонирхолтой бас бахархалтай санагдсан гэдэгт найдаж байна. Бид тэднийг олон улсын зах зээл дээр ажиллаж валютаар орлого олох, дараагийн түвшинд гарах чадварыг олгохоор аль хэзээний хөтөлбөрөөр бэлдээд эхэлсэн байгаа. Харин одоо Momade Academy-ийн алсын хараа түүхийн талаар ярилцгаая. Бид гэрээсээ ажилдаг ээжүүдийн нэгдлийг жил гаруй хугацаанд ажилуулахдаа ер нь Монголд амьдарч байгаа хүн дунджаар хэдэн төгрөгийн цалин авах юм бол боломжийн түвшинд амьдарч болох вэ гэдэг судалгааг бас давхар хийж үзсэн. Ойролцоогоор 3-аас 3.5 сая төгрөгийн орлоготой байх юм бол өнөөдрийн нийгэмд дундаж түвшинд амьдарч болохоор байна. Гэвч гэрээсээ ажиллаханд байтугай оффист очиод ажиллахад ч энэ мөнгийг авч чаддаг хүн өнөөдөр Монголд ховор байгаа. Яагаад гэж бодож байна та? Бидний ажигласнаар өнөөдрийн Монголд бизнес эрхлэгчдийн ихэнх хувь нь импортын бараа үйлчилгээнээс шууд хамааралтай бизнес эрхэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн барааны үнэт ногдох өртгийнх нь хэмжээ өөрөө импортынхоо одоо тэр цаа түүхийн эдээсээ болоод нэлээд ихэнх хувийг эзлээд байгаа. Тэгэхээр ерөнхий барааныхаа үнийг хямдхан байлгахын тулд ажлын хөлс нь өнөөдрийн энэ төвшөнд л арай хийж авч явж чадчихэв. Тэгвэл яаж бүтээгдэхүүнийхээ өртгийг бага ажлын хөлсөө өндөр байлгаж болох вэ гэд бодоод үзэхээр Монголоос түүхийдээ ашиглаад буюу дотоодынхоо түүхийдээр бага өртгөөр бараагаа босгоод түүнийгээ гадны зах зээл дээр борлуулж чадах юм бол ажлын хөлс нь өндөр байх боломжтой. Үнэн дээр Монгол бол дэлхийн экологийн цэвэр бүтээгдэхүүний түшиж газар гэмээр бие хувьдаа итгэдэг. Энд байгаа бүх бүтээгдэхүүн дэлхийн хамгийн ховор, тансаг, чанан бүтээгдэхүүн болж өндөр үнэтэй борлуулагдах боломжтой. Харин үүнийг хэрхэн яаж хийх вэ? Яаж бүтээх вэ гэдгийг Momade application та бүхэндээ мэдлэг болгон түгээх, дэлхийд танилцуулагдах, борлуулагдах Монгол бүтээгдэхүүний технологи, ноу хавыг системтэйгээр мэдлэг болгон түгээх нь Momade application-ы гол зорилго юм аа. Жишээ нь бид нар тун удахгүй малын амьдын жинг өсгөх аргачлалуудын тухай, оёмл бүтээгдэхүүний брэндүүд ямар маркийн оёдлын машин тохиолдох төхөөрөмж ашигладаг болон үн өртгөнд ямар байдаг тухай. Мөн гадны зах зээл дээр борлуулагдах хүлэмжийн хүнсний ногоонд ямар стандарт тавигддаг, түүнийг хэрхэн дагаж мөрдөх, лицензийг нь яаж авах тухай. За ингээд нэгэнтээ үйлдвэрлэчихсэн байгаа бол сав баглаа боодлын загварчлал ба олон улсын стандартын тухай. Тэгээд нэгэнтээ бүтээгдэхүүн болгоод савлчихсан юм чинь Монголоос гадны зах зээл бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх, үн өртөг, агуулгын хадгалалтын стандарт зэрэг энэ мэт одоо олон төрлийн сургалтуудыг бид нар Momade application-да нэмэхээр зорилго болгоод төлөвлөгөөтэйгээр бэлдэж байна. Та чадна. Үүндээ итгээрэй. Бид та бүхэнд туслахад бэлэн байна. Өнөөдөр Momade application албан ёсоор нээлттэй хийлээ. Хөгжих, дэвших, бүтээх хүсэлтэй хүн бүрийн утсанд заавал байх ёстой аппликейшн шүү. Амжилтын төлөө урагшаа. Momade Academy application-ийнхаа нээлттэй зориулсан 22 суралцагчид онлайн орчинд ашиглах хэрэглэгдэхүүнийг нь бэлгэлэх гэж байна. Үүний эхнийх нь буюу таны онлайн орчинд ашиглах хамгийн чухал хэрэгсэл ноутбукийг өнөөдрөөс эхлээд 27 оны дуустал 5 хоногийн хугацаанд Momade application-аас сургалт авсан бүх суралцагчдаас нэг хүнийг сонгож шалгаруулж бэлгэлнэ. Та зөвхөн
Сургалтаа аваад зогсохгүй өөрийнхөө ноутбукийг ч гэсэн бэлдээд аваарай. Амжилт хүсье.